Энэ бол Монгол улсын гавьяа жүжигчин Далантай Гоё халиун гэдэг дунд мөнхөрсөн Гоё халиун гэдэг бүлэг байна. Гоё халиун морины тухайд бол одоо 26 настай. Төрийн нааданд дурлахгүй ч гэсэн. Гэтэ ингээд иж зүрхтэйгээ дээшлээд өнөөдөр нэвтрүүлэгтээ зориулаад бид хүн барьж авцсан. Байж байна. Гоё халиун морины тухайд бол 26 настай гэдэг бол хүнээр 80, 90 магадгүй 100 ч насалж байгаа нас гэж ойлгож байна. Харин 2003 онд хязаалан улсын нааданд төрүүлээд орж иж байхад нь 9 жил гар авахны дараа тий. Таны тэр үеийн баяр, тэр үеийн сэтгэлдээсээ хуваалцвал. Ер нь сайхан байсан. Одоо ойсомор яг ер нь одоо хордомоор уяах хордомоор улсын наадамд хайрыг төрүүлэх хөтөл одоо энгийн сунгаа тахиулт ч гэсэн чэйжэнд яваад ирэх хүн Монгол ирэн бол одоо мал хараад огшж байдаг нэг бас их онцгой мэдрэмж төрүүлж байдаг ийм л зүйл л дээ. Тэгээд тухайн үед би бас морой дагаж явж байсан тод манлаа сундаж байхтай. Гоё халиун үүлэнбор хоёр маань хэд хэдэн сунгаанд хоёлоо өнгөлчихсөн. Ер нь бол айрагдсан шүү гэсэн чигтэл байсан л да. Ер нь бол цагаан овоон дээр чинь 6-7-оор гарч ирэл гоё халиун төрүүлээл заахан явж байгаа дүүлэн борн амуу хүзүүдэд ингээд энэ хоёр маань үндсэндээ барин дээр нэг 100 метрийн зайтай. Айргийн гуравт нь манай налахын алтан төшийн бас үрээ 3-аар бас ойдээсээ бас нэлээд зайтай. Ингээд үндсэндээ миний хоёр өрөө төрөв амуу хүзүүл налахын 3 өрөө эхний 3 гуруулаа нэг 100 метрийн зайтай хол тасгах орж ирсэн шүү дээ. Тэр үед ч одоо үнэхээр огшоод одоо их л сайхан мэдрэмж авдгийн. Одоо тэрийг одоо морь уйж баярлаж багтаж байсан хүн л одоо мэдрхээс баш одоо энгийн хүнд хэлэхээр одоо тэрийг яаж хэлж яаж төсөөлөхийг бас мэдэхгүй л байна л да. Үнэхээр бас Монгол ир хүн морь уяад тэрэн төрийн наадамд хайрыг төрүүлээд дахиад ирэх шиг бас тийм сайхан ховор баяр эсгэлэн бас ховор л өгдөг. Гоё халиун маань хурдлаад эд хурдалж байгаа үед нөгөө гоё халиун чинь нөгөө улсын наадам чинь нэг актрийн барай мараа энэ зохион байгуулдаг байлаа шүү дээ. Үндсэндээ гоё халиун чинь нэг тийм соёолонгийнхаа төрөг бол бас нөгөө нэг хэсэг морд нанаас 300 км дотоо иргэд дахиад алдчихсан. За хавчигдаа нэг уралдаад тэр чинь нэг бас нөгөө юм хашаа ороо гарааны төхөөрөмж байхгүй болно болохгүй буцсан гэж байгаа иргэд тойруулж буцааж байгаа бас тэр чинь нэг амуу үзүүтчихсэн. Тэгээ ер нь нэг жаахан тохоогийн зохион байгуулалт янз бүрийн юмтай бас холбоотой болчихгүй л байгаа байсан л да. Тэгээд тэр жил нэг өмнө говийн бүсэд энэ Эрдэнэтийн улан барьжуулах үйлдвэрийн захирал байсан Бадан сүрэ ахтай хоёулаа хансаад тийшээ явъя гэд мар байж байгаа. Тэрсэн жоохон сурч муутай хөөхтөр унуулж байгаа. Хоёр тийшээ хөрөөцөн гэж хагаад хой төлөөр уртлахаа хөлийг шивлүүр ясыг зохиод бэртээд тэгэл үндсэндээ тэрнээс хойш гоё халиун маань уралдааг. За ерөн дэхтэй бас ингээд өндөр наслна гэдэг чинь бас нэг адуу малаа их хайрлах хэрэгтэй юм л да. Хүний тэрнээс өнөөдөр хурдалж яах гээл одоо огсроо олон уралдуулаад одоо ингэж байгаа л манайхан ч үндсэндээ газар шалгуулаад хөвчүүлчихэл байгаа юм л да тий. Би бол одоо энэ уйж байгаа мордоо бол нэг жаахан доглох шинж мэдрэгдүүл нэг жаахан эвгүй шиг байл тэгэл хайрлахын дэмтэл тавьчихдгийг шүү дээ. Ер нь атуу малдаа бол уян дээр ер нь таргадуулчих гал танхилдуулчих гал байдаг хүндээ. А гэхдээ бол өөр малдаа бол их энернгөө их сайхан юм. Бэртээ зоохгүй юм. Хөл гарна бүтэн байх юм. Бас хайрцангоо урт наслж байна тийм ээ. 26 нас гэдэг чи одоо хүнээр бараг 80 90 нас, бараг 100 нас. За одоо ер нь зүгээр ингээд түүх шастрыг уншаад тахт морь бол нэг 28 их өндөр наслахны 28 30 орчим наслдаг юм болов уу та. Ер нь зүгээр
алдар суутаа олсон морины түүх юмыг уншиж захтай харагдаад байдаг. Тэрнтэй ингээ харьцуулаад харуул одоо 26 нас гэдэг чинь хүний настай харьцуулж ярил бараг л нэг 90 өгч байгаа хэвдийн болов. Төрийн наадам, үндэсний их баяр наадам төхөөд уяачдын гал гараад одоо мордоо бариад ингээд эхэлсэн өдрүүдэд гоё халуун морь маань бас ингээд сэтгэлийн хөөрдөг юм уу яадгийн уяан дээр ирээд ингээд зогсдог бүгдийн гингонд бас ингээд баярлдгаа гэж бас түүний эзэн ярьж байна. Монголын ардын фэнхтэй юм эмтэй шүү дээ. Тий. Гоё халуун маань ямар явдгийг бол хөгшөрсөн болоо нороо хулгаар нь бүтэн байдгийн болоо гэдээ харж байгаа. Морь малын дуртай олон хүн бас харж байгаа. Тэр жил чамайг нэг ирж ярилцлагаа авахад азарганд бариулчихсан. Тэг чи одоо бас л нэг 23 4-тэй байсан тийм ээ. Тэгээ азарганд бариулчаад тэр идэ шарх болчоороо тэр чинь бас бүд идэгдүү байлээ ш төгшөө амт юм болохоор. Тэгээ яг тэр нэг бас нэг шарх сарвтай байсан зургийг хүмүүс хараад яасан муухай идлээ унаа. Энэ чинь хүн унах нэгтэл хөөгт ч арга онулдгүй ш. Тэр нь яг хөөгт мордж хөөгт ашнаар мордж нэг зураг авахлах төдийл байхаас унж идлэх биш. Энэ жил сайхан гүцэд тэгсэн учраас ер нь нэг хээр агаарт гаргая. Нороогийн тэнэлгийгээд ирсэн зайлвал атутгаа ичсэн дажгүй л дагаа жагшаад байна. Эренгүүтэл энэ газар шилгээгээл сонаагаал сүйд болсон гэсэн зайлвал. Хүнд бас хурдан морь одоо 1000 адуутай хүнч байна уу 2000 адуутай ч юм байна уу хурдан адуу тэр хүн бас яахгүй л дээ хурдан адуу онож тодорхойгүй тодорхой азаргны загчлаас тодорхой үйтэл бас гарна. Тэгэхээр наадан бол олон тийм ээ морь бол одоо ховор саях учраас морио бол хайрлаж орлож ах хэрэгтэй гэд бас хэлмээр байна. Зүгээр би нэг зүйлийг хэлэхэд бид нэх айхтар ашиг сонирхлын өөдөөс ч юм нэг алдар нэрийн хойноос ч юм уу хөөцөлтөөд их морь бол хөөцөлтөөд байгаа. Зүгээр тэгдэг ус байж болно. Миний хувьд бол тийм биш шүү дээ. Одоо би жишээл одоо Монгол улсын алдарт уяцаалтаа манлаа уяц аваад хангацсан. Гэхдээ би тэрийг авъя гэж ерөөсө боддгоо. Ягаад тэгэхээр яг миний амин зуулга хийж байгаа амдэр гарга барил маань нэг мал биш л дээ. Мал хойш энэ бол зүгээр хобби. Тэг яг амжилтанд байсан учраас алдарт яаж ч авсан. Одоо манлагийг авъя. Тэр тод манлагийг болъё барья гэж ерөөсө боддгоо. Нэгдүгээрт. Хоёрдугаарт нь энэ хурдмаар уралдаад нэг хайхтар тэгж нэг байшааг нь аваад баяжаад хүн ингээд ах юм болтгоо шүү дээ. Гой хайлуун чинь тэр жил соёолондоо анхны нөгөө шилдэг шилмэл уралдаан гээ оролцсон шүү дээ. Тий. Тэр уралдаанд төрүүлээд нэг 14 сая төгрөг авсан тий. Тэгэл би чинь тохойд 14 сая төгрөг аваад тэгэл тэнцэн гэр бараагаа бариад очсон гой хайлуун маань бараг төрүүлэх байх гэж бодож л байсан л та. Тэгэл найз нөхөдөр наадамч бол бүгд ороод ирдэг шүү дээ. Дан 20 төр байсан би захаас навч өгөөд байсан тий. Тэгээ нөгөө унаач хүүдээ нэг боодлыг аваад өгчсөн, эцэг ихт нь аваад өгчсөн байсан баг. Тэгээ надад нэг боодол хорт үлдчихсэн шүү дээ. Тэгэхээр 14 сая төгрөгнөөс би чинь 2 саяыг авч үлдээл 12 сая төгрөгийн тохойд нь таргаал өгчихсэн. Тэгэл одоо тэнд очисон найз нөхдүүд энэ ярьдаг шүү дээ. 50 гой халиуны нөгөө тав юуны тэрч байна дараа наадмууд чинь манай борхны хонгорванд найзын өгсөн түрүү айран морины гой халиуны 20,000 төгрөг одоо хүртэл байдгийг шүү дээ. Ямар гоё юм тий. Баяраа. Тэгээ дээрээс нь тэр ярьж байгаа их нэг сайхан зүйл юм. Юм нь чи хэмжээ хязгаар гэж үүдэг. Ийм агуулгыг л яриад байна. Тий. Миний хурдан хонгор азарга. Тэгээ хурдан хээр өрөө маань шүдлэндээ уусаад харигдсан. Тэр урмаар 8 6 нийлдэг хавчиг хязгаарлаа. Тэр жил би налахт оролдоггүй байсан юм аа. Нөгөө улсын наадам мэрлез ингээд би ер нь хэдэн жил завсарлын хэрүүл орол өөхөө гэж таа. Ер нь завсарлсан л да. 5 6 жил. Тэгээд тэр жил нэг налахт оролцъё гэсэн чинь 2 азар маань төрөө ам үзэн дээрээ. Тэгээд дараа 3 их хүмүүс маань бас хайргийн тав дээр. Ингээд ер нь яг багцаа нэг ойлгомжтой байдаг. Тэгээ би боддгийм л да ер нь альва юмд ч одоо хэмжээ хязгаар нэгдүгээр нь чухал. За нөгөө талаасаа би ч бас нэг жоохон шүтлэгтэй юм уу?
Ер нь бас нэг цагаан хэл ам гэдэг юмнаас бас имижл явдаг. Ер нь тэгээд сайн муу нийлээд сав дүүрж явдаг гэдэг шиг сайн. Тэгэл нийтээрээ ер нь нэг тэг баярлсан ч гэсэн одоо нэг 30 айраг нэг наадамч нэг 30 хүн л баярлдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр чин 30-ийнх нь үгүй нэг хоёр нь багт болно л да. Ер нь бас таана 30 хүн баярлах хэрэгтэй. Ер нь бол çıkmış çanlardan Koyur çıkye solibıcı irre sortulsun Автай хувьсгалын 104 жилийн он баярын мэндийг хүргэж бүхэн хүчтэй морин хордон сурам мөрөн баг ерөөл айлтгая.